Зя тэгэхээр амьдрал хэр байна да? Одоо хэдүүлээ. Юу байна гэж байгаа. 7 сард юу ямар хуу энергиуд байна, ямар хуу үйл явдлууд болохоор байна гэдэг хэдүүлээ харна гэж байгаа. Яалтчгүй 7 сар ягаад чухал бас тэгснээ бас амар сонирн байвал нэ одоо ч нэ бодон буцаад байгаа шүү дээ. Гэтэ та нэг анзаарч нэ. Жишээлбэл нэг хууц ингээ бодвол ингээл буцаж байхад энэ зөвхөн миний л экспириенс гэж магадгүй байх. Амар төвхтэй байгаад гэдэг үс байхгүй. Одоо тэгсэн чи яагаад ч мэдэхгүй гэхдээ цаанаас амар ингээд юм бүх юм тайван, смут тэгээ яг өөрийнх нь дотор яг юу болж байгаа ингээд анзаархад амар гоё үе шиг л ингээд нэг санагдаад байна шүү дээ. Гэтэ энэ амар сонир мэдрэмж байлаа тэгээ. За тэр яг ямар ч лээсэн одоо хэдүүлээ ингээд өхрөө орт. За тэгэнгүүтээ хэрвээ чиний ингээд нэг үерхлийн амьдрал, хосын амьдрал чинь ямар ч падли байхгүй бол энэ ингээд нэг ууршлага чамд ямар ч ингээ хамаагүй шүү. За. Тэгээд одоо өөрийнхний currently ингээд нэг үргэж та хоёрын ингээд нэг дундлын энергийг авах байна гэдэг хэдүүлээ харцгаа. Амархан шүү дээ нэг бол. Хава хааны застаашаа. Damn. За тэгэхээр би асуулт асуун заяа. Ямар асуулт гэвэл чи одоо байгаа өргөжөөнд хоёр чи ингээ асуудалт болохоор энэ мэрийг үзэж байгаа шүү дээ. Чи бүр мөсөн салъя гэхээр юунаас айж байна? Бүр мөсөн шүү. Хамтдаа босгосон амьдралаа ингээд алтгаас айж гин үү? Эсвэл ингээд тухайн хүн та хоёр одоо санхүүг хувьд бол ингээ хоорондоо ингээд нана хамааралтай ингээд салчих юм бол бас нэг жижиг болохоос ингээ айгаад байна уу? Эсвэл ингээд байнга ингээд нэг токсик байдаг байсан болохоор тэр нь та хоёрт ингээд тухтай болцсон. Тэнгүүтээ ганцаараа ингээд амьдрий гэхээр харахуу замаар ганцаар алхахаас айгаад байна уу гэдэг зүйлүүдийг нэг өөрөөсөө асуух хэрэгтэй юм болов уу гэж ингээд гарч ирж байгаа байхгүй юу? Яагаад би юм сонио асуултаар ингээд хэлж байгаа вэ гэвэл чөтгөрийн өдөр 10-ын ингээд зоостант ингээд нэг гарч ирж байгаа байхгүй юу? Дээшээ доошоо. Тэгээд хойноос нь ингээд нэг 7 гэлд заяа. Юу гэсэн үг вэ гэвэл яг энэ ингээд харилцаа та хоёрын нэг нь амар dishonest байгаад байна л да. Dishonest гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл одоо жоохон моралгүй, этикгүй ч юм уу нэг тиймэрхүү ингээд байдалтай ингээд нэг байгаад байгаа байхгүй юу? Тэгээд энэ нь ингээд нэг кармик тойрог доошоо тэгснэ 10 аяга ингээд нэг дээшээгээр одоо delusion гэж байдаг те. Энэ нь болохоор хийоосон зүйлд итгэх. Эсвэл хий хоосон өөрийнхөө зохиосон байсан түүхэндээ итгээд яваад байгаа юм биш үү гэдэг ингээд хөзрүүд гарч ирсэн байгаа байхгүй юу? Энэ юу гэсэн утгатай үг вэ гэвэл бид нар заримдаа маш delusional байдаг. Бүх зүйл ингээд нэг болоод байгаа гэж ингээд хүчээр ингээд ботцсон байдаг байхгүй юу? Тарих амар сони ажилтай. Таад нэг анзаарч ирсэн нь эмо дуу ч юм уу ингээд нэг ямар нэг ингээд дуу сонсдог те. Тэгмээдээ бид нар өөрсдөө төсөөлдөг. Амар гоё хайрын дуу ингээд нэг сонсч илаа гэж бодоход ингээд нэг өөрөө яг тийм байгаа юм шиг ингээд төсөөлдөг. Энэ нь ингээд богино хугацаанд допамин ч юм уу серотонин буюу жаргалын гормонууд давхад ингээд окей байдаг мөртлөө урт хугацаанд бидрийг бодит амьдралаас хөндөрүүлэх хамгийн том шалтгаан болдог байхгүй юу? Энэ үерхэл дээр ингээд яг тэр дуу шиг ингээд гарч ирээд байгаа юм болоо гэж гарч ирж байгаа байхгүй юу? Юу гэвэл чи одоо нэг дотор амар хайцтай тэгээд нэг алтхаа сайх одоо нэг attachment-ууд гэж байгаа байхгүй юу? Attachment чинь ерөөхдөө ямар нэгэн зүйлийг алтхаа сайх шүү дээ. Эдгээр ингээд зүйлүүд чинь чамайг яг нөхцөл байдлаа бодиттой хараад ухаалаг сэтгэх боломжийг чинь ингээ хаагаад байгаа юм болоо гэдэг хөзрнүүд гарч ирсэн байгаа байхгүй юу? Karmic тойрог доошоо гэдэг чинь Wheel of Fortune чинь ингээ нэг доошоо гарч ирэхээр хүний амьдрал энергиуд бол яаж нөлөөлөгдөг вэ гэвэл нэг тийм аим хүчтэй таталцлыг л бэлэгддэг байхгүй юу? Тэгээ нэг за хүн ер нь бол өөрийнхөө амьдралыг харахад бол жоохон төвхтэй. Зөв найзынхаа амьдралыг ингээ харж үзчихсэн бол шүү дээ тэний. Хоёроо ийм токс ингээ байж байхаар салаач нэг ярьж чадахгүй. Яг тийм байхгүй юу? Амар ингээ нэг токс ингээ нэг байж ягаад нэгнээс ингээ холдохгүй байдаг вэ гэвэл тухайн хүмүүс нэг кармик тойрог буюу Wheel of Fortune доошоо гарч ирсэн энергитэй буюу аим хүчтэй таталцтай байхгүй юу? Тэгээд энэ нь ингээ нэг юм одоо ингэж тэнцэлтэж алдсаад эцсийн дүндээ бид нар ингээд нэг happy ending бүтэндэ гэдэг ч юм уу тийм delusion хүнд ингээд суудсан байдаг. Тэгээ яалчгүй та хоёрын дунд ингээд нэг obsession
Тэгээд бас ингээд нэг донтолтын ингээд нэг энергиуд ингээд бас байж байгаа байхгүй юу. Донтол гэхээр бид нар заавал архины донтол, хар танхины донтол эдгээр хийж болдгоо юм л да. Донтол гэдэг чинь янз янзаар ингээд байдаг. Залах урлын донтолд эсвэл хүн удлаар сараад нэг донтолтой болсон байдаг шүү дээ, сонирхолтой. Иймэрхүү зүйлүүд ингээд та хоёрын энерги дуун ингээд нэг байгаад байна гэдэг л хөзрөөд гарч ирсэн лээ л да. За тэгэхээр надад одоогоор материал орд байна. Тэгээд номын орд байна. Гэтэ энэ бол зүгээр энерги, окей. Энэ хинч байж болно. Зя. Ийм байгаа бол тэгвэл чиний ингээд нөгөө хүн чинь эцэст энэ харилцаа юу гэж бодоод ер нь ингээд нэг цаашаа хэлүүлээд байгаа зүйлүүд энэ хэдүүлээ ингээд харцгаа. Аба. Сама мама. Аба. Хоёрын сава шудрагч нөөцөр. Тэсний таавар доош. Аха. За. Тэгэхээр хэдүүлээ жоохон бодолтой хандцгаая. Хэрвээ шүү. Та хоёр дундаа хөрөнгө хуваадаг бол хэрвээ та хоёр дундаа ингээд нэг хүүхдийн асуудал, гэрлэлт гэдэг ч юм уу илүү нэг гүнзгийрсэн нөхцөл байдал дээр ингээд нэг байгаад тэгээд тэрний ингээд нэг салах хэмжээнд ингээд нэг хүрсэн байгаа бол шудраг усны үзрөөр нөгөө хүн чинь юу гэж ингээд бодож байгаа вэ гэвэл үнэхээр салгаад тулвал эцэс би чамд ингээд нэг шудраг хандсан штэ гэдэг ойлголттой ингээд байж байгаа байхгүй юу. Би хүмүүст аюун олон удаа тайлбарлах гэж ингээд оролддог. Хүний амьдралд 100% хохирогч гэж байдгүй шүү. Тэнгүүтээ ингээд зарим хүмүүс ингээд уурчлаад юм л да ингээд нэг яахлаар гэж байл тэр ингээд ийм абьюзерээс нь тэр нарциссик гэсэн whatever the case in it range. No. Чиний энерги ямар байна чи тиймэрхүү хүнтэй үргэлж аттракт болдог гэдэг хууль байдаг. Энийг алтан цог зохиогоогүй. Энэ бол ингээд нэг universe бол чиний vibration чи ямар байна? Үргэлж адилхан vibrationтэй хүмүүстэй match болдог. Энэ spiritual зүг дээр ингэж ярьж байгаа бол neuroscience дээр болохоор чиний stress level, чиний шархны level ямар байна? Чи тийм хүмүүстэйгээ татагтаад учирдаг. Neuroscience болохоор тархины шинжилгээ ухаан шүү дээ. За тэгэхээр би чи нэг одоо байгаа ингээд нүн чинь би энэ харилцаанд айгүй шудраг хандсан. Тиймээс ингээд үнэхээр салахад тулвал тэгээд одоо нэг хонь бүтэн чон цадгалан гэж ярьдаг шүү дээ гэдэг асуудлыг ингээд ярьсан байгаа байхгүй юу. Тэгээд таавар үзэр ингээд доошоо тэгээд 6-гийн аяхтай л байна л та. Тэгээд яг 100% ингээд нэг холдоод явчихээр ялтчгүй ингээд өнгөрсөнд ингээд байсан дурсамж бол одоо мэдрэмжүүдтэй хорогдсон байгаа даахгүй. We used to have гэж ярьдаг те. Бид хоёр ийм байдаг байсан да, тийм байдаг байсан да гэдэг ч юм уу. Тэгээд өнгөрсөнд нэг хамаг анхаарал, хамаг ингээд мэдрэмжүүд ингээд хорогдсон болохоор цаашаа ингээд яаж ингээд явах вэ? Цаашаа ямар шийдлийг гаргаад явах вэ гэдэг дээр нөгөө ингээд хүн чинь гацааны байдалд орсон байгаа байхгүй. Тэгээд кармик тойрог 2 дугаар удаа дахиад гарч ирлээ. Яг 100% одоо энэ харилцаанаас move on хийж байвал үгүй. Of course угаасаа энэ дээр амар олон одоо таталцлууд ингээд байж байгаа. Амар олон мэдрэмжүүд. Тэгээд сүрэг болон эрэг гэл ингээд нэг зөндөө олон зүйлүүдийн дотор нь ингээд урсан байгаа байхгүй. Тэгээ одоогийн байдлаар болохоор ингээд 5-ын ингээд саваа дэшээ 9-ийн ингээд саваа доошо буюу ингээд одоогийн байдлаар дефенс өндөртэй байгаад байгаа байхгүй. Одоо нэг сайн үгчээр та хоёр одоо хоорондоо алцаа зодлох гээд байгаа юм шиг ингээд мэдрэмжтэй юм шиг. Тиймээс аль болох ингээд нэг avoid хийсэн байдалтай. Юмнаас ингээд жоохон цухтсан, халширсан ингээд байдалтай ингээд гарч ирж байна л да. Тэгээд одоо энэ дээр бол ямар ч ингээд дөрөвтэйхэн шиг үйлдэл айтайхан шиг болох юм бол гэсэн юмнууд бол одоогоор л алга. Зя. Хэдүүлээ зөвлөгөө авч байгаа за. Дөрвөн сав. За энэ юу гэсэн үг вэ? За чи дөрвөн сав гарч ирсэн юм чи 2 таваад 2 удаа шафлын гэдэг. За 1 2 За
хааны саваа доошоо, тэргүүний саваа доошоо, хааны зоос доошоо. За эдгээр ч яг ботон дэгтэрээс үзрээ. За тэр яг. За зөвлөө юу гэж ингээ гарч ирсэн бэ гэвэл ямар нэгэн одоо харилцаа эдгээр дээр 100% хохирч байдгүй гэж ярьсан тий. Иймэрхүү хүмүүсээс ер нь их болгоомжтой байх хэрэгтэй тий. Одоо ажил дээр ингээл нэг амар драма тарьчингуутай ингээл нэг ярихт өө манай босс тийм байсан нэг амар нэг байн гомдолтой ингээд нэг гараад байдаг да тий. Тэнгүүтээ ингээ хосын амьдрал төрсдөө тэр л ингээ болохгүй гэл 100% яг тэрний талаар ингээ ярьдаг хүмүүсээс ер нь жоохон болгоомжтой байх хэрэгтэй байхгүй. Чи ч гэсэн өөрийгөө ер нь анзаарах хэрэгтэй. Би зөвхөн комплейн хийгээд суугаад байна уу? Би зөвхөн одоо энэ ч ингээ болохгүй байх, тэр ч ингээ болохгүй байх. Ерөөсөө л энд, ерөөсөө л тэр энэ тэр 100% яг тийш ингээ нэг уурлаад байна уу? No. Эцээст ингээд нэг харилцаа гэдэг зүйл чинь ингээ хоёр хүний л харилцаа шүү дээ. Хамтын ажиллагаа тийм. Of course ингээд нөгөө хүн чинь ч гэсэн асуудал, чам ч гэсэн асуудал. Тэгвэл харилцааг ямар тохиолдолд сайжруулдаг? Хамтдаа л хичээн шүү дээ 3-ын зоосоор. Хэдүүл ойлгож үзье. Анх романс гарч ирэхэд гоё байдаг. Харилцаа гэхэд одоо honeymoon гэж ярьдаг. Ч ихтэй юм болгонд гоё яригдал. Дараа нь өөд шүү дээ. Дараа нь залхах шүү дээ. Нэр хитэн шүү дээ. Энэ дэр нэг амар гоё үг байд юм. Молор эрдэнэ гэлжсэн. Би энэ дээр амар санал нэгтэй. Хайр гэдэг бол эхэлж эстетик буюу гоо зүйдээр тогтдог юм аа. Тэрний дараа этик буюу ёс зүйдээр тогтдог. Энэ чухал шүү. Тиймээс ингээд нэг та хоёр харилцаа ингээд нэг авч үлд яг шийдчихвэл ер нь жоохон тустаас байх хэрэгтэй одоо аахгүй. 3 одоо шаттай одоо юу вэ? Энийг одоо монгол үг нь орж ирдэг вэ? 3 шаттай одоо зөвхөн хөгжил гэж наач заа. За. Нэгт хоёр хүн хоорондоо асуудалтай бол за уучлаарай. Би энүүн дээр ийм нөхцөл байдал дээр ингэж алдчихэ гэдгийг хүлээн зөвшөөрөх. Хоёрдугаарх нь эгогоо цаашаа тавих буюу guilt мэдрэмж буюу одоо нэг ичхүүрүү мэдрэмж, харамслын мэдрэмжээ мэдрээд ойлгох. Дараагийнх нь accountability буюу одоо энэ дээр үйлдэл авч эхлэх. Одоо би энэ харилцаан дээр явандаа чи байнга арих удаг. Тэгээд би болохоор байнга гадуур ингээд нэг чам үл тоод ингээд ангаагаад хайдаг гэдэг ч юм те. Ингээд нэг хоёр талдаа нэг асуудалтай байгаа болохоор л ингээд нэг юугийн одоо энэ YouTube-ийн имжлэгийг маань үдчихэж байгаа л үүдээ те. Би яг асуудлыг чи юу гэдгийг нь бол мэдэхгүй байна за. Гэхдээ ямар ч хэлсэн хоёр талдаа ингээд аль альнийхээ ингээд нэг асуудлыг ойлгочоод тэгээд тэн дээрээ ажиллаад гол нь бодтой үр дүн гаргаж ирэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол таавар үзэр гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо энэ 7 сард ерөөс ингээд нэг энэ 4-ийн саваагаар та хоёрт ингээ харилцаа дахиж сайжруулах боломжийг бол цаанаасаа гаргаж өгсөн. Энэ боломжийг ингээд энэ энергийг ашиглаад харилцаагаа нэг болгоё бүтээе гэдэг нэг дөрөвтэйг шиг хөдөлгөхгүй бол юунаас та хоёр дээр таавар үзэр буюу одоо асуудлыг чи бүр ингээд нэг хүндрүүлээд юу та хоёрыг салах тийш ингээл ингээд хандуулж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр энэ бол эрхчлөөний асуудал. Та хоёроо хосын сэтгэл зүйч доочно уу? Эсвэл гоё болцоогоо сайжруулаад тэ эсвэл хамтын амьдралаа нэг сайжруулгаал ингээ тэгээ нэтрээ гоё санаачлагтай байна уу? Энд чинь гоё хүний амьдрал чинь гоё шүү дээ. Тийм байна. Тэгэхээр энэ 7 сард бол юунаас та хоёрт эвлэрэх сайжруулах боломжийг гаргаж өгсөн байна. Гэтэ хоёр тал хоёулаа шинэ энерги, шинэ хийлинг гэдэг зүйлийг энэ харилцаан дээр авчирсан тохиолдол байхгүй. Үгүй ээ гэж ингээд нэг байх юм бол тэ. За тэгэл юу болох нь харахгүй. Окей. Пихло. 14. За. X-Эмерик. Хэрвээ чи X-тэйгээ ямар ч асуудалгүй бол энэ бичлэг чам зориулагдаагүй. Би яагаад ингэж ярьдаг вэ гэвэл шүү дээ те ингээд
Чи амьдралаа шинээр эхлэе гэж бодсон бол ер нь X-ийнхаа энерги гэдэг зүйлүүдийг тавьж явуулах ингээ хэрэгтэй байдаг. Тэгээ чи нөгөө нэг X-тэй холбоотой юмнуудыг байн байн ингээл тархиндаа сануулаад үзээл сонсоол сталкертал ингээл яваал байх юм болно шүү дээ те. Чиний амьдрал дараа чи бас энерги ч орж ирдэг байхгүй юу? Дараа чи хүмүүс ч орж ирдэг. Тиймээс ингээд нөгөө нэг хэрвээ чи X-тэй ямар ч асуудалгүй би буцаж нийлэх ямар сонирхол алга би амьдралынхаа шинэ нөхцөл байдлыг үүсгэе гэж бодсон бол энэ мэрэг чамд хэрэггүй гэдэг чи яг ийм учиртай байхгүй юу? Тэгэхгүй бол чи өөрийгөө блоклоос уучдаг байхгүй юу? Энержетиклээ. Ойлгож байна уу? Хэрэг би X-тэй буцаж нийлмээрэн тэнгүүдээ битээрээ харилцаа ер нь жоох бас нэг тийм ингээд нэг дуусахыг барьж байна гэж бодвол why not? Okay. Оо хааны сагаад баашаа. За юу гэдэг вэ? Оо. Одоогор надад хон мэлхий хоёрын ингээд нэг энергиуд байна. Гэхдээ энэ бол зүгээр л энержи синж байж болно. За та хоёр энергиудыг ингээд харлаа. Тэрүүний саваан доошоо мөрчлөө тэрүүний элдэн ингээд нэг дээшээ гарч ирж байгаа байхгүй юу? Юу гэсэн үг вэ гэвэл энэ яг надад нэг ийм энерги санагдаж байна. Тэгснэ Emperor Ruler хааны саваатай ингээд хоёулаа доошоо за чи над дээр ирээд нэг надаас нэг жоохон гуугаад ингэчээдэг чи гэдэг ч юм уу те. Ийм байдалтай ингээ байгаад тэгвэл яг би энэ харилцааг ер нь болгоё бүтээчээ гэж ингээ нэг оролдож ол магадгүй гэсэн нэг юм сони энерги байхгүй. Ялангуяа штэ те энэ нь одоо хинэн зөрүүд вэ? Хинэн ингээ нэг одоо юу гэх нэг юм харцаа ингээ буруу ингээд харуулах ингээ тэмцэн шиг болцсон байгаа байхгүй. Би энийг угаасаа ихтэй ойлгож байна ингээд нэг би ч гэсэн чамтай адилхан fixed sign. Fixed sign-ууд яадаг вэ гэвэл натуралны би өглөө босоод толон тарангуудаа би өнөөдөр зөрүүдээ нэгэл босдгийн биш ээ. Энэ угаасаа минь натурал энерги шүү дээ. Гэтэ ингээд иймэрхүү ингээ энергитэй ингээ жахт ингээд бусад ингээ кардинал ингээд нэг ордууд ч юм уу эдэр яадаг вэ гэвэл сонирхолтой. Энэ motherfucker ингээд нэг юу гин чимээгүй байж ингээд надтай ингээд челленж үүсгээд байгаа. Би ч гэсэн ингээд нэг гээ очдаг нэг юм гач юм байдаг хөө. За тэр яах вэ? Тэгэхээр юу ингээд нэг яригдчихэж байгаа вэ л шүү дээ те. Та хоёрын яг аль нь бол мэдэхгүй байна. Энэ чи өөрөө ч хийж магадгүй шүү заа. Чи надлуу ингээ холбогдоод тэнгүүтээ ингээд нэг хоёулаа болгоё бүтээчээ гэдэг ингээд нэг аятайхан шиг надтай ярих юм бол би яг хүлээж шүрхэ тэнгүүтээс нэг оролдохгүй л нэгс нэг юм сони энерги байгаа байхгүй нэг юм хүлээсэн маяг. Тэгээд 9 аяр доошоо заяа. Та хоёрын донд болохоор codependency буюу одоо emotionally хувьд бол нэгнээс амар хамааралтай энерги байгаа байхгүй. Энэ амар түүхтэй. Ер нь ямар нэгэн харилцаа амжилттайгаар буцаж нийлэхэд хоёр тал хоёулаа шинэ энерги харилцаанд оролцсон байх хэрэгтэй байдаг нь үнэн. Нэгт хоёрт бас амар сонирн парадокс үүтэй. Би энэ хүнгүүгээр амьдрч чаднаа гэж бодсон тохиолдолд яг үнэндээ тэг бүр амьдрцсан тийм энергитэй болцсон шүү. Тэг X-ийн талаар бодохчгүй болцсон. Тийм харилцаа яг үндэ амар гой буцаж нийлэхдээ илүү хүчтэйгээр илүү гоёр нийлээд байдаг байхгүй юу? Би X-гүүгээр л амьдрч чадахгүйгээл ингээл өдрийн бодол шөнийн зүуд болоод исэн хүмүүс ер нь тэгээ нийлэхээр тэгээ ойлгомжтой байдаг үсттэй. Тэгэл нэг эхний 2 сартаа гоё яж бол 3 дахь сараас дахиад авгаа мэн гэж хэрэлдэл хэлдэг үсттэй. Тэгээ энэ юу гэсэн үг вэ вэ шүү дээ те. Emotionally хувьд бол нөгөө хүнээсээ хамааралтай. Тэгээ ингээд нэг байгаад байна гэсэн үг. Миний ярьж байгаа ойлгож байгаа гэж найдаа. За энэ бол яг зүгээр юм дундаа ширж байгаа энерги юм байна. За гол ажилд орё илүү. Яг чиний ингээд нэг дийл хийж байгаа үн чинь эцээстэй ямархуу бодолтой ямархуу мэдрэмжтэй байна уу гэдэг хэдүүлээ харцгаая. Guys, mama, da 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 da. Тавын сава, 7-гийн зоос, наяг, judgment. Тэгснэ дөрөв ингээ. За тэгэхээр
Karmic Tower World 2 хоёулаа ингээд нэг дээшээ гарч ирсэн байгаа даа байхгүй юу. Тэгээ хойноос нь ингээд нэг Judgment ингээд Magician үзрүүд ингээд нэг хамтдаа ингээд гаргаад ирсэн. За. Санжавра би хизээч ингээд X-эн чиний амьдралаар буцаж ирэх нэ гэдэг төрлийн юм шээ. Зэрэг жоох тустаас байж л та. Үшин X чи энерги татаа авсан юм шүү. Ер нь жоохон амьдралаа бодоод эхэлсэн биш үү? Яа тэгвэл ингээд нэг X чи ингээд энерги болон бодол ингээд мэдрэмж нь болохоор би энэ хүнээс ер нь хаалгаа хаах хэрэгтэй юм байна гэсэн бодолтой болсон. Хаалгаа хай. Damn. Яа тэгвэл X чи ингээд нэг ганцаардхаас айхгүй л юм л да. Тэгээ стар үзэр бас ингээд доошоо байхгүй. Ер нь бол ингээд нэг энэ харилцаа ер нь бол энэ харилцаанаас би сурах хэрэгтэй юмнуудаа сурцсан. Хийх хэрэгтэй юмнуудаа хийцэн. Надад одоо ингээд нэг хоошоо харах ямар ч ингээд нэг шаардлага байхгүй. Тэгээд хатны аягаас ингээд нэг гарч ирж байгаа байхгүй. Стил ингээд нэг чамд ингээд сэтгэлтэй үед бол сэтгэлтэй. Гэхдээ сэтгэл нь ингээд нэг мянга ингээд байлаа гэдэг ингээд би ихтэй эцэст ингээд нэг чамаа хүлээгүүлээ байл үнэхээр хүлээгүүл яах юм байна нөө. Тэгээд хүлээсээр хагаад би бас ингээд амьдралаа алдахыг хүсэхгүй байх. Тиймээс ингээд би хаалгаа хаагаад муунд хийхийг ингээд нэг хүсэж байна гэсэн нэрүүд гараад ирсэн байна. Сони тэ. Магадгүй чи хитрхи ингээд зүрүүдээ гад нөгөө нэгэ хийдих ингээд одоо silent treatment гэж яддаг тэ чимээгүй байж ингэж нөгөө нэгэ бүр түлхсэн болоо яатсан бол эсвэл нөгөө нэг чи хэнийг алдтаа хар гэдэг ингээд нэг юм тоглоод нөгөө чинь нэрнгээсэл нэрээ за би чамайг алдсан байна гэх нөгөө жализэнд явцсан болоо яасан юм бол who knows. Wow. Зүлхэ авч өгье. Yep. Бүр мөсөн салгаас битгий гэдэг зөвлөгөө гарч ирсэн байна. Яг л ад чиний талд байна. Вау. Shit. Би нөгөө бүр хамгийн анхны нөгөө энерги ингэ шалгасан шүү дээ нөгөө X тайраа чаа. Тэгэхэд нөгөө нэг ямар үед парадокс юм ирсэн шүү дээ. Чи X-ээс бүр мөсөн салгаас айха болцсон цагт чи бүр мөс муу хийцэн цагт буцаж нийлвэл яг нэг хамгийн амжилттай болох магадaltaй гэж юм яриад байдаг гэсэн шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл шүү дээ эцсийн эцэст хүний эрх чөлөөний асуудал байхгүй юу? Нөгөө чинь чамтай байхыг хүсэхгүй бол окей. Яагаад ингэ араас нь зурлах хэрэгтэй гэж? Үнэхээр чи нөгөөнтэй байхыг хүсэж ивэл яагаад бас чи ингээд нөгөө нэг өөрийгөө хорон барин байж ингээд нөгөө нэг юм бичих байгаа гэдэг ч юм уу те. Яг тиймэрхүү л ингээд асуудлыг би яриад байгаа байхгүй юу? Би юу гэж ингээд энэ зөвлөгөөн дээр хэлэх вэ гэвэл чиний хийж чадах хамгийн ухаалаг хөдөлгөөн чи юу вэ гэвэл нэгт одоо үл тоогдох, үл хүндлэгдэх айцаа давах хэрэгтэй. Хоёрт чи өөрийнхөө дотроо хийл хийж сурах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд хийл хийнэ гэдэг чи яг үндэ би энэ хүнтэй анх яах гэж учрлаа. Ийм нэг сурах гэж учирсан юм байна. Миний амьдрал ирсэнд баярлалаа. Сайн сайхны хүсье гэдэг чинь л өөрөөсөө basically хийлэхгүй юу? Тэгээд чи тэр хөнгөөр ингээд нэг амьдрч чаднаа гэдэг итгэл найдрыг ингээд олж авах хэрэгтэй юм байна л да энэ 7 сард. Тэгэхгүй болохоор ингээд нэг яг тэр хөнгөөр нэг амьдрч чадахгүй ч юм уу эсвэл нэг юм хорогдоод ингээд суугаад байдсан шүү дээ. Тэгвэл энэ 7 сар угаасаа жоохон хэцүү өнгөрөх гээд байна л да. Тэрний орон зүгээр би тэр хөнгөөр амьдрч чадна би яг өөрийнхөө амьдралыг гоё залж чадна гэдэг итгэл найдрыг энэ 7 сард олох хэрэгтэй байхгүй юу? Ойлгосноо. Тэгээд юу болох нь харахгүй юу? Синглчууд.
Хэрвээ чиний ингээд нэг дөнгөж сонирхож байгаа та хоёр чинь ямар ч ингээ асуудалгүй хөөрхнөө яжвал энэ чам зориулдаг гэж за. За тэгэхээр single pre-order-ныхаа тэр сонирхож байгаа хүн та хоёрын энерги чи яг ямар хөө байна. Тийм бас харилцаа огт чиглэлээгүй дөнгөж краш үзүүлж байгаа хүмүүсээс ингээ хамаагүй зүгээр нэг болзож молзоо дөнгөж ингээ уучраалаа тэгээ тэр нэгтэй жоохон төвөгтэй уусан төмөслөхгүй юу. Битгий өөртөө ингэж confuse ингээд буюу төөрүүлж байгаарай. Би яагаад ингэж ярьдаг вэ гэвэл яг хуу крашийн мэрэг тэр хөгжлөө угаасаа байдгийн завьягдагуд дээр гэхдээ бид нар өөртөөх нь нөхцөл байдал дээр тааруулж ингэж ер нь юм үзэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол ингээ өөртөө хитрхийх төөрүүлэх гээд байдаг. Тиймээс ингээд нэг хэрвээ чи сингл байгаа тэгээд харьцаж байгаа хүн чинь дөнгөж харьцаж эхэлж байгаа хүн чинь жоохон төвөгтэй ингээд нөхцөл байдал орсон бол яагаад энийг сонсч болохгүй ч дөнгөж харьцаж байгаа хүн чинь амар хөөрхөн байгаад аваар ингээ харилцаад нөгөө хүн чинь ч гэсэн үлээ чи ч гэсэн үлээ хийж ивэл яагаад бас тааралт үзэх хэрэгтэй зүгээр амьдралаа мэдрэлтэй гадаа бороо орж ийн гоё штэ гадаа гоё бороонд болцол та тий юугаа гээд ингээд нэг гэртээ YouTube үзээд ингээд нэг ангаагаа суугаа да. Эсрэгээ бүр хухагийн хухаа сингл байл заяа. Имэрийг харчихгүй энэ 7 сар зүгээр ер нь хэрвээ чиний ингээд харьцах ямар хуу энергид байна гэдэг ч юм уу те. Ер нь би яг ямар хуу энерги дээр энержетиктэй холбогдсон гэдэг харах зүгээр сонирхолтой байдлаар л үзнэ гэж яг юм болгоны ингэн гэсэн үг бол биш шүү. За ер нь ямар нэгэн мэдээлэл мэдлэг гэдэг зүйлийг харахтаа жоохон ухаалаг ухамсартай байх хэрэгтэй. Гэхдээ ингэж шал далийн сэдв ярихад би гермал мэддэг байсан ч болоосаа. Монгол эрдэнгийн доктор хамгаалсан сэдв чинь мэдлэгийн идэг штэ. Тэгээд тэр нь гермал дээр л идэг юм байлээ л докторын ингэж хамгаалсан сэдв нь. Гермал мэддэг байсан ч болоос тэгвэл сайхан уншчих юмсан ш. Яаж тэр нь англи дээр орчод гэж юм бахт. За тэр яах вэ? Хүү. GG Flowers доошоо, өхлийн үзэр дээшээ, Star үзэр доошоо, GG. Тэгээд тэргүүний аяг доошоо. За энэ ингээд нэг амар сони юм байна. Хэрвээ чиний амьдрал нэг юм одоо туршлага байгаа бол за experience. Амар гоо ингээд болцоол ярьж исэн чинь нэг юм mind game тоглоод байгаа юм шиг те. Гинт ингээд нэг амар халуухан орж ирсэн те. Эсвэл chill миний ингээд нэг насны чавхан зална ингээ хоёулаа л ингээ хаатай байна гэл нэг амар гоо ингээл лоу бомбинг гэж байдаг да тий. Тэгвч гинт хаалга болж болол тий. Яах гэдэг мэдтдэггүй. Тэгснэ ингээ харьцаад байгаа юм шиг, харьцахгүй байгаа юм шиг. Тэгмээдээ ингээ бодож идэг гоо. Энэ motherfucker ер нь цаагаараас өөр хүнтэй харьцаад байгаа юм уу гэдэг. Яа ийм л энерги байна. Ер нь бол техникли ингээ нэг fuck boy, fuck girl энерги гэж яддаг тий. Тим энерги байгаад байгаа байхгүй юу. Яг бол тэргүүний аяг доошоо болчохоор ингээ нэг хүртшгүй хайр гэдэг нэг юм сонин утгатай байдаг байхгүй юу? Unrequited love гэдэг ч юм уу тий. Тэгээ энэ өөр амар төвөгтэй ингээд энерги зав. Жишээлбэл ингээд магадгүй тэр хүн дөнгөж саяхан үерхлээс гарч ирсэн байх байх. Тэгээ дөнгөж саяхан салсан ч юм уу тий. Дөнгөж өөрийгөө юугаач ингээд бодоогүй процессор хийж амжаагүй стил X-ийг санаж байгаа мөртлөө ингээд чамтай харилцаж ирсэн байж магадгүй байх. Скол угаасаа ингээд нэг шархалсан ингээд зүрхтэй тэнгүүтээ ингээд нэг өөрийнхөө ингээд хоос хэсгээ ингээд нөхгөө л хайгаал яваад идэг юм байж магадгүй. Скол цаагаараас өөр хүнтэй харьцдаг ч юм яадаг ч юм аа. Энээсээ болоод 5-аас ингээд нэг 8-ын илт дам зэрэг гарч ирсэн буюу энэ ингээд нэг та хоёрын харилцааны энерги бүр амар хүнд байгаа байхгүй юу? Тэгээ ер нь бол ингээд нэг харилцаа юм болцсон л энерги л байна л да шууд утгаараа. Хичээгээд болох гээд ингээ оролдоод угаасаа ингээ болдгоо. Өхлийн үзэр дээшэл, Flowers үзэр доошоо, Star үзэр доошоо тэгэл ойлгомжтой байна. Та угаасаа надгүй YouTube-ээр зөндөл таарад үзээлгүй те. Юу гэсэн үг юм? Тэгэл энэ харилцаа чинь дуусна л гэсэн үг байхгүй юу? Wow, what the fuck? Энэ сквад чи өөрөө тийм энергитэй байгаад нөгөө за байж аудит хий. Нөгөө хүн чи эцэст яг юу гэж бодоод байгаа гэдгийг харъя. Би яагаад ингэж хоёр талтай ярьдаг вэ гэвэл шүү дээ те shadow work гэж байдаг.
бясалгал хийн үү, өөртөө нүүр тулна уу? Илүү хийх тусам яг үүндээ заримдаа асуудал нь би өөрөөсөн байдаг гэдэг ойлгогдол болсон байхгүй юу? Ер нь бас эцэс ингээд тарих угаасаа бид өөрийгөө хамгаалах гэж үздэг. Гэтэ би л зүв байсан. Би л болох гэж үзсэн гэдэг ч юм уу те. Яг бодтой ингээ хараад үзэх юм бол яг үүндээ чи ерөөсөө хичээгээгүй байсан бас үе байдаг байхгүй. Тийм болохоор би дандаа ингэж хоёр талаар юм яриад байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө хүний чинь ихнээсээ харж байна. Нөгөө чинь систем юу болоод юу төлөвлөд яагаад яваад байна. Ноо 5 аяга. 3 аяга. Ааха. Тавар. Тийм ээ нөө. GG. Хэрэв нөгөө чи дөнгөж сайхан үргэлээс ингээд нэг гарч ирсэн хүн байвал энэ харилцаанд чанд ямар ч тодорхой байдал өгч чадахгүй нэ. Чи тэгэл ингээл бит хоёр хосоод уу гэдэг ч юм. Наа мэдгүй байна. Чи натаар ингээд яах ер нь яг харьцаад байж. Мэдгүй байна. Хэрвээ би чиний оронд байсан бол иймэрхүү нөхцөлөдөө харах юм бол наа чиний шийдэх ёстой асуудал байна гэж бодоод явах байсан баха. Гэтэ энэ бол эрхчлөөний асуудал те та өөртөө шийднэ. Нөгөө чинь болохоор одоо ингээд нэг 8 ил доошоо 8 саваа доошоо боёо ингээд харилцаанд гацаанд орсон байгаа байхгүй. Тэгээд яахаа мэдхээ болцсон. Ямар үйл хийхээ мэдхээ болцсон байгаа байхгүй. Тэгээд ингээд 3-ын ингээд нэг аяг боёо нөгөө чи яг яалтчгүй стил 3 дахь хүнтэйгээ зууралдаад байгаа юм шүү. Эсвэл чи өөрөө 3 дахь хүнтэйгээ боёо одоо чи өөрөө экстэй ингээд нэг асуудалтай байгаа. Тэгээд нэг юм сонио юм байгаад байгаа юм болоо. Аль нь бүү мэд би бол барьж авч чадахгүй. Ямар ч лээс нөгөө чинь бол юу яаж вэ? Энд дээр ганцхан хайрын аяга одоо аягтай үзэр нь 3 аяга. Тэгээ 5 аяга. Энэ болохоор депрешны үзэр. За нэг хайртай дуртай ч юм уу нэг юм сонирхсан юм бол алга зүгээр л та хоёрын харилцаа жоохон бүрхэг байгаа гэдэг л хөдөлсөр байгаа байхгүй. Тэгэхээр энэ 7 сар нөгөө нэг чинь нэг дөрвтойхон шиг хөдөлгөөн, дөрвтойхон шиг шийдэл, дөрвтойхон шиг ингээд харилцаагаа нэг гоё тодорхой болгох чи гэдэг юм бол ерөөсө гарч ирэхгүй нэ гэдгийг чи бол ойлгох хэрэгтэй болоо. Ер нь тэгж тэгээ энэ одоо өстой гинт ингээсээ тэгээсээ энэ маань ингэчүүл тэгчүүл гэдэг ингээд хүлээлт үүсгэх бол зүгээр юм шүү. Мэдхгүй байна. Хэдүүлээ зөвлөгөө авах үзгүй. When it comes to sex, Хөшлийн үзэр дахиад гарч ирлээ. За. Миний электртойд өгөөд хэрвээ чи зөрөгтэйгээр хаалга хааж чадвал бурхан чамдаас зөрөгтэйгээр хаалга нээж өгч чадна гэдэг үг. Хэрвээ чи штэ ингээд нэг зүгээр л энэ дотор байгаа ингээд нэг юм хоосон мэдрэмжээ дарах гад хоосон мэдрэмж шүү. Юу гэдэг штэ би ч гэсэн бас энэ мэдрэмжээ мэдэрч ийсэн тий ингээл амар ингээ хоосорцсон депрессив байгаад тэгээд охин мохинтой ингээ болцож байхдаа зүгээр л би ингээ нэг сексийн төлөө зүгээр зүгээр охин дэврээ унтах гоё л байдаг гэдэг ч юм уу тийм ингээд нэг юм lower vibration би орж исэн үе байгаа. Тий. Тэгээд би ерөөсөө ингээд одоо шилбэл хайр маяр гэдэг зүйлээсээ төлөө зүгээр орой 5 дахьад ингээл гоё ингээ hang out тэгэл нэг охин найраал орой нэг ирлөө авч ордог ч юм яадаг ч юм байгаа whatever the fucking case нэг тийм үе байгаа. Тэг би яг нэг өдөр ингээ ойлгож ирсэн байхгүй. Би энэ дотроо өөрийгөө ингээд нэг имжлээг байсан юм байна шүү дээ. Тэрнээс болоо зүгээр айлын гимзэг өгөхдөө зүгээр л ингээд надад амар өндөр хүлээлт тавьцсан. Цогоо яг ингээд бодлоо өөрчлөл яг намайг гэх болов гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүдийг би ингээд нэг яа байж исэн бэлээ. Хүний л амьдрал те. Тэгээ ингээд бодож үзэнгүүт би ч гэсэн бас яг үндэ бас ингээд нэг одоо шилбэл гэдэг охин би амар сайн санаж байна. Дотроос амар хоосорцсон заа. Тэгэл би ингээд тэр охины араас ингээд нэг алилах болохгүй л оролдоод үзэж байгаа. Болоогүй. Энэгээр би юу гэж ярих гээд байгаа вэ гэвэл чиний хийж чадах үйлчлэний үйл чи нөгөө нэгэ контролдож угаасаа чадахгүй.
Нөгөөнийхөө бодлыг угаасаа өөрчилж чадахгүй. Гэхдээ чи юу өөрчилж чадах юм? Чи өөрийгөө өөрчилж чадна шин. Чи энэ дотроо чи бүтэн байж чадна. Чи энэ дотроо бусдаас хайр нэхэлгүйгээр энэ дотроо бүр өөрийгөө хайраар дүүргэсэн. Энэ дотор ч бүр ингээд юу лэн хайр буцалсан байж чадна. Тэгсэн төгөл яа таа. Чи хайрын араас хөөцөлгөө болтгол байхгүй. Чантаас нар насны хавс ижилээ баяш. Юу нэ? Тэгээ чи нэг зүйлийг харах болно. Чи ерөөсөө хичээхэ болно. Өөрийгөө баталах гэж би хайрлагдахад үнцэнтэй хүн гэдгийнхээ араас ингээд батлах гэж бүр ингээд зуурхаа болно зүгээр л. Тэгээ чи нэг зүйлийг анзаарна. Тайвширч байгааз одоо бүх зүйл ингээд make sense буюу одоо бүх зүйл ойлгомжтой болж эхэлдэг байхгүй. Энэ 7 сард яа чи энэ дотроо бүтэн бол сурах хэрэгтэй байна. Эхлээ бүтэн болчих. Дараа нь харин хүнтэй болцоод үзэх юм уу? Яг л өглөө өдөр гарч ирсэн. Одоогоор л яг ингээд нэг тодорхой үйл одоо болгож бүтээх гэдэг үйлдэлээс илүү тэр нь бол хаалга хаасан дээр гэдэг л хөзрөөл гарч ирсэн л байна л да. За тэгээд эргчлээ юм да таад маань тэгээд болондоо амжилт хүсье заа. Бай.